байцгаана уу? Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн сэтгэл зүйч Алтан Заяа байна. За тэгэхээр өнөөдөр та бүхэндээ бага насны хүүхдийн сэтгэл зүйн талаарх мэдээллийг хүргэх болно. За 0-2 нас бол ерөөсөө хөхөх процесс хүүхдэд байх ёстой үе. Энэ үед хүүхэд нөхөө л амьдрал итгэл өөртөө итгэл гэр бүлээ тодорхойлол тэгээд дээрэс нь намайг хайрлаж гин гэдэг мэдрэмжээр дүүрэн өсөх хэрэгтэй байдаг. За тэгвэл 2-оос 3-аас 5 хүртэлх наснд хүүхэд яадаг юм бэ гэхээр тоглоомын үе шат буюу одоо тоглоомын үе шат гэж хэлдэг коршокны үе гэж нэрлэдэг байхгүй юу? Яагаад вэ гэхээр би миний бэлгийн боловсролын хамгийн эхний суурь энд хөгжиж идэг. Би эмэгтэй юм биш дээ. Би эрэгтэй юм биш дээ. Эмэгтэй хүүхэд юм бидг юм биш дээ. Тэгэхээр ээжүүд анзаарах юм бол 4-5 настай эрэгтэй хүүхдүүд ч юм уу 3 настай эрэгтэй хүүхдүүд ээжийнхэн хөх бухсанд айгүй ингээд зөөлөн хүрдэг. Үсээр нь оролддог. Ер нь ээжийнхэн биеийг судлаад эхэлдэг байхгүй юу? Яг тэгэхээр би өөрийнхөө биеийг мэдчихэж штэ би аль хэзээ судлаад үтцсэн гэсэн үг. Энэ үед би танилцж гин гэсэн үг. За энэ үед нь хүүхэдтэй харилцахдаа загнаж болохгүй, зодож болохгүй, ширүүн хашгирч болохгүй. Яг үгээд тэгэхээр хамгийн эмзэг үе нь байдаг байхгүй юу? Гэтэл ээж аав нар маань памперснаас гарах гал, коршокон сууж сурах гал, аль эсвэл биеийн даалгаж өмдийн тайлж ивч сурах гал маш ихээр хүүхдээ ингээд шахаж шаардж ингээд дарамт үзүүлээд идэг. Энэ даралт маань амьдрал нөгөө нэг цуцах, ирээдүйд дарагтайгаа харилцах харилцаанд ч гэсэн сүргээр нөлөөлдөг гэсэн үг. Энэ үед бол эцэг эхчүүд тоглоомоор л хүүхдтэйгээ ярих хэрэгтэй. Одоо нэг юм нууц арга гэхөө тийм арга зааж өгье л да. Юу вэ гэдэг. Тэгэхээр та хүүхдтэй буруу зөвийг ойлгуулахыг хүсэж байгаа бол цэвэр тоглож байхдаа л хэлэх хэрэгтэй. Тэгэхээр нэг юм бичлэгээ уудсан штеп фэйсбүүк дээр тийм ээ. Хоол идэхгүйсэн ч хажуудах нөгөө бамбруушин ингээд цохоод исэн чинь хүүхэд айгүй хоол идэд исэн айгаад яагаад вэ гэхээр үргэлж хүүхэд хүнийг ерөөсө төсөөлдөг. Хоёр одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүний зураг харуулад эднэр юу хийж ин гэдэг юм бол тийм ч их ярьдаг. Гэтэл эмэгтэй эрэгтэй хоёр бамбрууш юм уу баавгаг ингээд зураг харуулах юм бол хүүхэд үлгэр зөхөөгөл яриа л гэдэг цаашаа. Энэ хоёр тоглож гин, аав нь тоглуулж гин, ээж нь аяг угааж гин гэж яриад байдаг байхгүй. Тэгэхээр тоглоомын үе гэдэг маань хамгийн чухал танин мэдхүү хөгжиж идэг, нийгэмтэй танилцж идэг. За дээрэс нь бас өөрийгөө тэр болгондоо зохицуулаад сурч идэг үе гэсэн үг. За тэгээд 6-аас 7-оос 9 насны үегээд аваад үзэл та 6-аас ягаад 6 насыг ягаад 6-аас гээ ганцаараа ингэ орхичихж байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр энэ үед хүүхэд маань сургуульд ордог тийм ээ. Сүүлийн үед бол 6 наснуудын хувьд стресс, за тэгээд дээрэс нь цочрол, за тэгээд дээрэс нь бие махбодын хөгжил хурдан илүү хурдцтай байхыг эцэг эхчүүд багш нар бид нар шаардж байгаа. Яагаад вэ гэхээр би бичих шаардлагатай болж байна. Би ангийнхныхаа дунд өөрийгөө илэрхийлээд манлайлагч гэдгээ магадгүй харуулах шаардлагатай болж байна. Би ямар дутагдaltaй юм бэ гэдгийг би харуулах шаардлагатай болж байна. Инхээр маш олон ачааллыг би авчиж байгаа байхгүй. Өдөрт би цэцэрлэг дээр унтдаг байсан, хоол иддэг байсан. Тэгтэл би сургууль дээр ороод ирэхээр ерөөсөө л ингээл сууж байгаа байхгүй. Энэ мэдчлэн миний бие махбодод тасан зохицох хугацаа буюу 6 нас ингээл өнгөрчихөж байгаа. Би юугаач мэдэхгүй жидэл миний 6 нас өнгөрчихөж байгаа байхгүй. Гэтэл 7, 8, 9 нас маань яадаг вэ гэхээр яг энэ үед би нөгөө хэн болох ёстой вэ гэдэг дээрээ төвлөрөөд энэн дээрээ ач холбогдол өгөөд илүү нухацтай болж ирдэг гэсэн үг. Анхаарах зүйл ер нь бол байхгүй л дээ. За яагаад вэ гэдгийг хэлье. Яагаад вэ гэхээр хүүхэд таны одоо хэн болохыг хүснээр биш ерөөсөө л таныг цэвэр дүүрээдэг. Хүүхэд гэр бүлийн тойл гээл бүр анханасаа л бид нар мэддэг байсан шүү дээ. Гэтэл энийг сүүлийн үед ярихаар болчиход байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр би нөгөө хүүхдийн оюун ухааны хөгжилд танин мэдхүйд ой тогтоолтод эсвэл би ийггүүд илүү анхаарах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Гэтэл яг үнэндээ би өөртөө анхаарахгүй шүү дээ. Ээж 3 удаа дараалал төрсөн би сэтгэл готролд орсон сте ийм ээж байлаа гэж бодоход миний охин намайг хараад яг л адилхан ийм болж байгааг би тэнийг мэдгүй байж байгаа байхгүй. Би зөвхөн өөртөө л анхаарах хэрэгтэй. Ингэх юм бол би яах нь вэ? Би найзтайгаа яаж утсаар ярьж байгаагаа, дэлгүүрийн худалдагчтай яаж харилцаж байгаа дээрээ л анхаарал тавиад таксины жолоочтой би хэрхэн яриа өрнүүлж байгааг л тодорхойлчих юм бол таны хүүхэд яг л тэрийг бүгдийн даганд барина гэсэн. Мөн тоглох хэрэгтэй. Ерөөсөө л хүүхдтэйгээ тоглох хэрэгтэй. Аавч тэр, ээжч тэр. Тэгээд дээрэс нь та яагаад
та яагаад хүүхэдтэй насанд нь тохироогүй шаардлагыг тавьдгийм бэ гэдэг асуултуудыг би ээж аваас асуух аюул дуртай байдаг. Яагаад вэ гэхээр тгээс одоо 0-оос 9 нас хүртэл эцэг эхчүүд хүүхэдтэй за 0-оос 6 нас хүртэл за 5 нас хүртэл гэлж 0-оос 5 нас хүртэл эцэг эхчүүд хүүхэдтэй маш олон шаардлагыг тавьдаг байхгүй юу? Аяга хураа, хувцаа өмс, өмдөндөө битгээшээ, гараа амандаа битгий өмх гэд. Гэтэл нөгөө нэг 7-оос 9 наснд ямар шаардлага байхгүй болчдөг. За тэгэнгүүтээ өсвөр наснд хүрээд ирэнгүүт ахаад нөгөө шаардлагууд чинь тавигдаад эхэлдэг байхгүй юу. Гэтэл хизээж бид нар хүүхдтэд тайлбарлаж өгөөгүй байдаг байхгүй юу. Яагаад нохоонд ойртож болохгүй аюултай байдгийг те. Яагаад гудамжинд юм идэж болохгүй юм. Яагаад би газар унсан юмыг идэж болохгүй юм те. Яагаад эсвэл энэ морь ингээ уралдаад идгийг гэдгийг аав ээж нар хүүхдүүдэд ерөөсөө тайлбарлаж өгөхгүй байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөө мэдхийг шаардаад байдаг. Тэгсэн мөртлөө бүгдийг төгс хийхийг шаардаад байдаг. Хизээч миний 30 наснд 30 настай миний хийж байгаа зүйлийг 3 настай миний хүү хийхгүй байхгүй юу? Энийг л аав ээж нар ойлгохгүй байна. За цэцэрлэгийг л анхаарах хэрэгтэй байхгүй юу бид нар ерөөсөө таны хүүхэд цэцэрлэг дээр яаж бие дааж чинь таны хүүхэд цэцэрлэг дээр багшийнхаа хүнд яаж орж ийн гэдгийг нэгдүгээр анхаарах хэрэгтэй. Хоёрдугаар гэх юм бол бид нар 4-6 хүртэлх наснд үйлдэл төлөвшөх үе гэж эхэлдэг. За анзаарах юм бол цэцэрлэгийн багш нар хүүхдүүдтэй аяга хураагаарай тэ жижүүр хий. За жижүүр нь яадаг вэ гэхээр хоол хүрээд ирэхэд аягнуудыг тарааж өгөөд дараа нь хураадаг тэ төмпөн дотор ингээ хийждэг. Тэгэхээр энэ үе маань нөгөө би сургуульд бэлтгээд бүх жижиг сажиг анхан шатны зүйлүүдийг би хийж сурдаг үе байхгүй юу? Өмдөө өөрөө өмсөж чинь, гутлаа өөрөө өдөж чинь, аягнуудаа хураад сурч чинь те. Магадгүй чадвартай юм бол би арай илүү угааж чадах ч юм уу те. Надад илүү хариуцлага авах юм бол арай илүү зүйлийг би хийх нэ штэ. Гэтэл ээж аав нар маань яадаг вэ гэдгээр өө за одоо ээж нөмсүүлээд үгүй, за өвөө нөмсүүлээд үгүй, эмээ нөмсүүлээд үгүй гэж орхичдаг байхгүй юу? Яг л энэ үед насанд нь таарсан үүрэг хариуцлагыг өөрүүлэх хэрэгтэй. Шаардлагыг тавих хэрэгтэй. Гэхдээ хэтрэхгүй багдахгүй яг л одоо нэг доктортой хөгжил, доктортой амьдрал гэдэг шиг л доктортой л нэгийн хэвийн баланстай явах хэрэгтэй гэсэн. 5 настай хүү маань юу хийж чадах юм бэ гэлээдэг. Гэтэл 5 настай хүүхэд чинь маш олон зүйлийг таны байхгүйд хийдгээ. За тэгвэл 3 настай хүүхэдтэй би ямар үүрэг даалгавар өгөх юм гэхээр та ятахна тоглоомнуудын өөрөөр нь хураалга. Та орныхоо нэг булангаас татаад нөгөө булангаас хүүгээрээ охинороо татуулаад хамтарч үйл ажиллагаа хий. Хоол хийхдээ та зүгээр луун төмсөө угаалгачих хүүхдэрээ. Энэ ч л үүрэг хариуцлага. Тэгэхээр хүүхдийн хүмүүжлийн 3 одоо төлөвшил зөв хүмүүжилд 3 зүйлийг анхаарах хэрэгтэй гэж сүүлийн үед сэтгэлзүйч нар ярьж байна л да. За эхнийх нь болохоор хөдөлмөр. Ерөөсө хөдөлмөр хүүхдийг маш ихээр хүмүүжүүлдэг. Хоёр дахь нь болохоор зан үйл буюу нөгөө л нэг өдөр тутмын хөвшил. Тэгэхээр өдөр тутмын хөвшил байхгүйгээр бид нар ерөөсөө нөгөө нэг хүүхдээ би өдөр болгоно 10 цаг хүртэл унтаад идэг мөртлөө би хүүхдэд 7 цагт босхийг би шаарддаг юм бол энэ шал утгахгүй байхгүй юу? Алин модноос хол унахгүй шүү дээ. За тэгэхээр энэ дээр анхаарах хэрэгтэй байна. За гэтэл 3 дугаарт гэх юм бол би хайр халамж 3 дугаарт. Тэгэхээр би хүүхдээ хайрлах хэрэгтэй, халамжлах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Эдгээр байхгүй бол миний хүүхэд зөв хүн болж хүмүүжихгүй байна шүү дээ. Энэ 3-ыг би зэрэг доктортой авч явахгүй байх юм бол мянга би сайн боловсрал алгаад, мянга би үнэтэй брендийн хувцас гутлаар би хүүхдээ чимж гойж өгөөд миний хүүхэд бол зөв байж чадахгүй байна. Тэгэхээр одоо манай дээр ярьж байгаа сэтгэл зүйн зөвлөгөөнд ирж байгаа хүүхдүүдийн аавууд яадаг вэ гэхээр ажилтаа биш үү, тий? Яах юм бэ гэд. Гэтэл бага насны хүүхдтэй аав ээж нар за ер нь хүүхдийг одоо том хүүхдээ 11 нас хүртэл 12 нас хүрэхэд тухайн айлын амьдрал докторжиж эхэлдэг байгаа байхгүй юу? Ер нь хин амьдралын баланс тийм байгаа байхгүй юу? Одоо Монгол гэр бүлийн гэсэн үг байна шүү дээ. За гэтэл энэ хүртэл би том хүүхдээ яаж анхаарах ёстой вэ? Би үнэхээр ажилтаа байна, завсардаад байна, үйл хайхраад байна. Энийг би яах ёстой юм бэ гэж асууж байна. Тэгэхээр зүгээр та өдөрт 20-30 минутыг л хүүхдэд зарцуулж байгаа. Аавууд штэ. Хүүхдтэйгээ л тоглол, хүүхдтэйгээ ярилц, хүүхдтэйгээ нүдрөө нь хараад урам магтаалыг өгөх хэрэгтэй. Ингэж чадах юм бол таны хүүхэд одоо нөгөө аавуудын оролцоо гэдэг зүйлүүд чинь хангалттай ингэ өсөж ирж байгаа байхгүй юу? За бүр гоё нарийн ярих юм бол 7 хоногт нэг гэр бүлийн өдөртэй болчих. 7 хоногт нэг удаа чихэр иддэг өдөртэй болчих. 7 хоногт одоо 3 өдөр нь утас үздэг.
30-40 минут. Тэгэл болоо ч юм уу тийм ээ. Нөгөө юмыг баг ч гэсэн би хямгадаж сурах, юмыг би баг ч гэсэн сэтгэл ханах гэдэг зүйлүүдийг аавд хүүхдтэй өгч чаддаг юм байна л та. Тэгэхээр энэ чадварыг өгөхийн тулд өөрөө хүүхдүүдтэйгээ илүү ойр байх хэрэгтэй. Ингэж чадах юм бол аавуудын оролцоо хүүхдийн хүмүүжилд илүү байж иж нөгөө зөв хүүхэд маань бий болно.